аймгийн засаг даргын ирсэн жилийн хүрээнд буюу амьдрах орчноо сайжруулах, өрхөө үйлдвэрлэлийг дэмжих жилийн хүрээнд манай тань жаргалан компани хэд ажил хийсэн байгаа. За өнгөрсөн 2025 оны 5-6 сарын хугацаанд жаргалан ресторанынхаа гадна дотн засвар интерьерийн ажлыг хийсэн. Ингэж хийхдээ мэдээж аймгийн аялал жуулчлалын одоо манай аймагч аялал жуулчлалын бас тулгуур бүсийн нэг учраас одоо хаанч дутагдахааргүй юм тав тух юм орчны бүтээхийг бид нараас зорьсон. За үүнтэйгээ зэрэгцээд тэгш хүртээмжтэй байх хамгийн их анхаарсан. Тэгээ үүнтэй холбоотойгоор гадна заслын ажил дээрээ тэрэгцэртэй иргэн ороход тохиромжтойгоор одоо шат босгуудыг янзалж зам талбайгаа бас тэгшилж цутгасан байгаа. За мөн ингээд манай хуучин ресторан дотор маш олон босго нөгөө сан хуучин одоо барилга байгууламжтай холбоотойгоор сангийн ажилтай холбоотойгоор маш олон босго довжин нуттай байдаг гэсэн. Тэр бүгдийг нөгөө сангийн ажлаа бүрэн шинжилж хийгээд ямар нэгэн байдлаар тэрэгцэртэй болон өндөр настай хүн орж ирэхэд төвгүй, шат довжоогүй, одоо босод довжоогүй болгосон. За мөн 0-ийн өрөө буюу ариун цэвэр өрөө бас хамгийн чухал байдаг үйлчлэгээний газруудад. За тэгээ үйлчлэгээнийхээ ариун цэвэр өрөөгөө бас хөгжлийн бэрхшээлтэй иргэн дээлтэй байхаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн орж болох тэрэгцэртэй хүн ороод бас сууж болохоор юм болгож ханзалсан. За тэгээд ер нь тэг, ширээ, сандал бүх юмыг одоо настай хүн, за хөгжлийн бэрхшээлтэй хүн, хүүхэд хинт ч за энгийн одоо бүх хүмүүст ингээд тохиромжтой байхаар заслууд шийдлийг гаргаж өгсөн. Тэгээ одоо үүний дараа бас манай аймагт төгөөмөл хөгжлгээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэрэгцэртэй иргэдийн бас холбооныхон бас бөөнөр ирээд яг энэ цэцрийн дараахан ирээд маш юм баяртайс ядвал тэгэхэд бараг 20 гаруй тэрэгцэртэй хүн ороход ямар ч асуудал байхгүйсэн 0 болон тэ заалаар ингээд өгшүүлгээд за техникэн дээр ирээд юм захиалахад ч гэдэг юм уу. Тэгэхээр ер нь бол манай жаргалын рестораны хувьд аймгийнхаа бас түрчээлэгч юм нийтийн олонний үйлчлэгээний цэгийн хувь аль болохоор шинэлэг ажлыг санаачилж бүтээж их дуртай. За тэгээ энэ жилийн ирсэн жил ч гэсэн өөрөө амьдрах орчноо сайжруулж өрхөө үйлдвэрлэлийг дэмжиж гэсэн ийм нэрсэн жил байгаа болохоор манай жаргалын ресторан бас эргэн тойрныхоо орчинд гадаад болон дотоод орчинд бас маш шинэлэг уур амьсгалыг бий болгоё. За тэгээд бүх хүнд тэгш хүртээмжтэй байх гэсэн ийм зорилгын хүрээнд өнгөрсөн одоо саруудад маш хичээнгүйлэн ажиллаа.